А цэгээс Б цэг рүү явах. Мянган жил хүн төрөлхтний хувьд хамгийн төвөгтэй асуудал байсаар ирсэн. Мориндоо мордоод хідэн өдөр, хідэн сарын турш аялах нь жирийн үзэгдэл байлаа. Харин 20 дугаар зуунд бадарсан ганцхан оч бүх зүйлийг өөрчилсөн. Уурын мотор, галт тэрэг, автомашин, усан онгоц, нисэх онгоц гэсээр даяар шил бүх дэлхийг хамрав. Нэг ёсондоо дэлхий бүхэлдээ нэг тосгон болж өвөрлөө. Өнөөдөр та Европт байсан ч маргааш Америкт эсвэл Аз тивд байх нь гайхах үзэгдэл биш. Гэрийнхэн чинь Монголд, та өөрөө Австралид, найз охин чинь Солонгост байх ч хоорондын зай тийм чухал санагдахгүй. Хүсгэл юм бол хэдхэн цагийн дотор уулзахад асуудалгүй. Гайхалтай боломж. А цэгээс Б цэг рүү илүү хурдан явж чадах. Гэхдээ хүний сэтгэл хизээж ханахгүй. Б цэгийг цаг тутам холдуулсаар тэгээд яаж илүү хурдан явах вэ гэдэг аргыг сөвөгчлсээр хоорондын зайг нь улам нэмэгдүүлсээр хүрэх зорилгоо өдөр ирэх тусам дээшлүүлсээр байна. Тэрч бүхэл ангараг гаригийг араандаа суучглаа. Нэг л өдөр ниснэ гэдэгтээ итгэл дүүрэн байна. Эргэж бусалдгүй шийдчихсэн. 5 жилийн дараа байна уу? 10 жилийн дараа байна уу? 50 жилч байсан яах вэ? Нэг л өдөр ниснэ. Гэхдээ ангараг гаригийг жаахан өргөн харах өнцгөөс харуул үнэндээ манай саахалтын төдийл газар. Тийм болохоор тэр цэгийг Б цэгийг арай жаахан холдуулбал өөрсдийн оддын аймагасаа гаднах гаригийг зүгэлгүүл. Жишээ нь Альфа Центавр BB. Дэлхийд хамгийн ойрхон харь гариг. Ердөө 437 гэрлийн жилийн зайтай. Космик хэмжээст авч үзвэл энүүхэн энд. Гэрлийн хурдаар 4-5 жил давхиад л орчихно. Тэгвэл тийшээ очиод суурьчих хэл та гэвэл нэг асуудал бий. 5 жил багтаж очихын тулд жаахан хурдаа нэмэх, хаазлах хэрэгтэй. Бүр гэрлийн хурданд хүрэх шаардлагатай. Тэгвэл бид ингэж чадах билүү? Харамсалтай нь үгүй. Ер нь бид хамгийн дээд талдаа хэр хурдалж чадах юм бэ? Цагт ойролцоогоор 32,000 км. Энэ нь харин гэрлийн хурдны 1000-ны 3%-тай тэнцэнэ. Тэгэд энэ хурдаар Альфа Центавр BB-ийг зүгэлвэл ойролцоогоор 142,000 жил зарцуулна. Өөрсдийн системээс гараад өөр нэг гариг руу явъя гэвэл 142,000 жил шаардлагатай байх нь. Хэрвээ үнэхээр тийшээ явахаар шийдвэл энэ бүх хугацаанд дотор нь амьдарч болохоор нэг тийм сансрын хөлөг зохион бүтээх хэрэгтэй. Хүн төрлөختнийг өөрийнх нь түүхтэй тэнцэх хугацаанд буюу хүйн нэгдлийн үеэс өнөөдрийн хүртэл өнгөрсөндөө тэнцэх хугацаанд амьд байлгаж чадах, өсч үржүүлж чадах, үеийн үед эсэн мэнд үлдээж чадах нэг тийм хөлөг бүтээж чадвал 140,000 жил хүрэлцэх хэмжээний бараа материал, унд ус, хоол хүнс, шатхуун түлшийг нь яаж игээ зохицуулаад тэгэд хөлөгтөө багтаалаа гэж бодъё. Бас гадны нөлөөгөөр устдад алга болчихгүй. Би бинийгээ үгүй хийжилгүй явсаар биднээс хойш мянга дахь үеийн үр хойч маань явсаар нэг юм очлоо гэж бодъё. Тэгэд арай ч үгэж очиж байхад хүсэн хүлээж байсан дүр зурагтайгаа тааралдахгүй бол яах вэ? 150,000 жилийн урам хугаралт. Өвөг дээдсээ ёстой нэг харааж зүгэх байх та, тийм ээ? Тийм болохоор космик хэмжээс тавьж болох Б-цэг одоогийн бидэнд арай л хол мэт харагдаж байна. Хэрэггүй аялал, хэрэггүй зардал. Гэхдээ ганцхан алхмаар энэ бүх асуудлыг шийдэж болно гэвэл яах вэ? Ганц алхаад л Альфа Центавр BB дээр очиод за энд нэг тийм онц зүйл алга гэж хэлэх боломжтой гэвэл нэг тийм товч зам, нэг портал бүхий нүх, өтний нүх. Тийм ээ, өтний нүх. А цэгээс Б цэг рүү нээгдэх хаалга, гүүр. 4 гэрлийн жил байна уу, 1000 гэрлийн жил байна уу хамаагүй. Окторгой хугацааг барьж аваад, нуглаж тавиад, гол нь нэг нүх нээчихвэл жирийн үед 100,000 жил шаардлагатай аяллыг итгэмээргүй хэмжээнд богиносгож болно. Бүр зарим тохиолдолд өтний нүхээр орвоогүй үйл Б цэг рүү гараад ирж болно. Энэ санаа хэдий үлгэрийн мэт сонсогдож байгаа ч боломжгүй бол биш. Анх удаа харьцангуй ерөнхий онол дээр бидний өмнө гарч ирсэн. Мэдээж манай хүн Альберт Эйнштейний тусламжтайгаар. Харьцангуй ерөнхий онол дэх орны тэгшгэлүүдээр ажиллаж байсан Альберт Эйнштейн болон Натан Розен нарын судалгааны дагуу окторгой хугацаанд дэх итгэмээргүй мөрөлтийн үр дүнд иймэрхүү нүх үүсэх боломжтой гэж үздэг ба иймэрхүү тогтцыг Эйнштейн-Розны гүүр гэж нэрлэдэг. Бид өмнө нь зөндөө ярьсан харьцангуй ерөнхий онолын дагуу таталцал хэмээх зүйл чинь окторгой хугацаанд дэх мөрөлт юм а гэж байсан. Тэгвэл окторгой хугацаа хэрвээ альва биетийн массны нөлөөгөөр мөрийдэх юм бол өөр ямар нэг аргаар бас мөрөөлгөж хэлбэрт оруулж болохгүй гэж юу? Математикийн хувьд боломжтой. Өтний нүх үнэндээ физикийн хуулийг зөрчдөггүй. Гэхдээ ижлэгэн хуулиуд бидэнд үүнийг ч бас хэлдэг. Өтний нүхнүүд оршин байх боломжтой. Гэхдээ ашиглах бараг боломжгүй. Яагаад вэ гэвэл энэ нүхийг нэг хонгилтой зүйрлэе. Уулын билийг нэвт цоолоод нөгөө талд нь гарч болдог түнэл шиг.
Гэхдээ өдний нүх уулын түнэлтэд зүйрлбэл мэдээж хан нь хад чулуугаар хийгдээгүй учраас нэлээд тэнцвэргүй байж болно. Хананууд нь хоорондоо гинт наалдаад дотор нь явж байсан биднийг хормын төдийд устгах аюултай. За зөвхөн энүүгээр зогсвол бас яа гэхэв. Гэтэл өдний нүхэн дэх энэ тэнцвэргүй байдал нь эцэстээ супернова болон дэлбэрээд нарны аймгийг маань хумхын тос болгох магадлал бас бий. Тийм болохоор энэ тэнцвэргүй түнэлийг ямар нэгэн аргаар тэнцвэржүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд уг түнэлийн хоорондоо наалдах төлөвтэй ханыг нь аль болох өргөсгөх, тэлэх шаардлагатай. Энэ тийм ч амар ажил биш. Учир нь энэ нөхцөлд бидэнд сөрөг масс бүхий матери хэрэгтэй. Тийм ээ, таны, бидний байшин барилгуудын яг эсрэг жинтэй. Масс нь сөрөг нэг зүйл. Вакуум хэмээх сансрын хоосон орон зайнаас энергийг нь сорох чадaltaй нэг зүйл. Хачин сонсогдож байгаа биз? Гэхдээ омлын хувьд иймэрхүү матери байгаа. Үүнийг экзотик матери гэж нэрлэдэг. Арай олж илрүүлээгүй байгаа. Хэрвээ олчих бол магадгүй сөрөг таталцал үүсгэх онцлогийг нь ашиглаад нөгөө түнэлээ онгорхой тогтоож дөнгөх байх. Гэхдээ байж болох үснийг таамаггүй. Харанхуй энерги. Харанхуй энерги гэж юу вэ гэдгийг нь өмнө нь бид ярьж байсан. Үзэж амжаагүй бол дээрх холбоосоор үзээрэй. Тэр бичлэг дээр ярьж байсанчлан харанхуй энерги таталцлын эсрэг нөлөө үзүүлдэг бөгөөд ертөнцийн тэлэх хурдыг нь ихсгэж байдаг. За тэгээд харанхуй энергис бид экзотик матери гаргаж авлаа гэж бодоход бас нэг асуудал гарч ирнэ. Иймэрхүү түнэлийг онгорхой хിവэр нь байлгахын тулд асар их хэмжээний энерги буюу эрчим хүч хэрэгтэй. Харамсалтай нь ийм их хэмжээний энергийг үйлдвэрлэж чадах хэмжээнд очихлоо бид арай хөгжөөгүй байна. Бас мэдээж харанхуй энергийг яг юу гэдгийг нь ч тодорхой болгож чадаагүй гэдгийг сануулах хэрэгтэй байх. За, энэ бүх асуудлыг давлаа гэж бодоход энэ түнэлээр аюулгүй зорчихын баталгаа байхгүй. Учир нь квант механикийн дагуу энэ түнэл дотор тоогүй олон шин бас хачирхалтай бөөмс оршин байж болно. Бас дээрэс нь итгэмээргүй өндөр цацраг идэвхтэй учраас ямар ч зүйлийг хоромхон зур үнс болгон шатааж мэднэ. Мөн үүнийг ч бас мартаж болохгүй. Товч зам гээд орсон чинь нөгөө жирийн замаасаач урт байж болох магадлал бий. Нөгөө талаас Стивен Хокинг бидэнд үүнийг хэлсэн. Өдний нүхнүүд угаасаа байдаг. Гэхдээ маш жижиг хэмжээтэй учраас тэднийг илрүүлж чадахгүй байгаа юм. За, илрүүллээ гэж бодоход тэрэнд багтаж орно гэдэг боломжгүй. Ингэж төсөөж болно. Ямар ч өөгүй тэгш мэд харагдах аливаа гадаргууг хангалттай ойртуулан харуул үнэндээ тийм ч тэгшгэн биш болохыг нь ойлгоно. Угтаа бол орж гарсан овон товонгуудаар дүүрэн байдаг. Тийм болохоор бичил хэмжээнд авч үзвэл квант хэлбэлцлийн нөлөөгөөр бяцхан өтний нүхнүүд байнгын гүйсч бас устж байдаг. Магадгүй бүр их тесрэлтийн үед үүссэн өтний нүхийг олж илүүлээд хангалттай хэмжээнд тэлж чадвал ашиглаж болох байх. Эсвэл ертөнцид тэлэх тусам эдгээр нүхнүүд ч бас тэлэх хүчтэй гэж үзвэл энэ тохиолдолд ашиглаж болох юм. Гэхдээ хаанаас нь ч харсан бай өтний нүхийг шинээр үүсгэх, тэгэд тэнцвэртэй болгох нь маш хэцүү. Тийм болохоор шинжлэх ухаанчдын зөвлөгөөг дагавал угаасаа цаанаасаа бэлэн байгаа өтний нүхийг олж ашиглах нь илүү хялбар гэж байгаа. Үүний хамгийн боломжит хувилбар нь хар нүхнүүд. Зарим онлын дагуу цагаан нүх гэдэг тогтцол байдаг ба хар нүх рүү унсан бид цагаан нүхээр дамжин өөр нэг газар руу эсвэл өөр нэг ертөнц рүү цасагдж байдаг. Гэхдээ энэ цагаан нүх гэдэг тогтоц ердөө онлын хувьд эсвэл зөгнөлт киноны сэдв болох төдий л байна. Тийм учраас бидэнд цахилгаан цэник бүхий хар нүх хэрэгтэй. Хар нүхийг хэрхэн үүсдэг тухай бид ярьсан. Цахилгаан цэнэгтэйг нь олох тийвж амаргүй байх. Гэхдээ иймэрхүү хар нүхнүүд сөрөг цэнэгтэй хар нүхтэй харилцан үйлчлэлд орвол нэг төрлийн гүүр үүсгэх боломжтой. Энэ нь харин бидний хүсэж байгаа өтний нүх гэж юм. Гэвч бас нэг асуудал байна. Эсрэг цэнэгүүд бие бинийгээ татдаг ба энэ тохиолдолд өөр нэг бэрхшээл гарч ирнэ. Нуралт үүсгэж мэднэ. Тийм болохоор энэ хоёрын завсартанд нэг юм хийх хэрэгтэй. Нэг сансрын утас. Сансрын утас хэмээх зүйл нь их тесрэлтийн эхний секундэд үүссэн гажилтууд юм. Нэг протоноос зузаангүй энэ утаснуудын 1 см урттай нь Эверест дуулнаас ч хүнд байх төлөвтэй. Хэрвээ энэ зүйлийг таарвал таныг нүд ирэмхийн зур гэрэл цэлэн мэд үгүй хийх чадaltaй асар их энерги бүхий тогтцоод юм. Хараахан илрүүлж чадаагүй ч оршин байх боломжгүй гэх шалтгаан байхгүй. Хэрвээ түүний итгэмээргүй өндөр энергийг нь ашиглаад өтний нөхрүүгээ шургуулчих бол хүсэж байсан тэнцвэрээ тогтоох боломжтой гэх таамаг бий. Гэхдээ энэ сансрын утаснууд нь өөрөө тийм ч тэнцвэртэй оршихгүй биш. Үүсгэж болох чичирхийлэл нь окторгой хугацааг мөрөөлгөх чадaltaй. Харин үүнийг нь бид өөр ташигтайгаар зөв байрлуулж чадвал нөгөө нэг сөрөг маасны нөлөөгөө бүтээж чадах ба хүсэн хүлээсэн өтний нүхээ үүсгэж болно. Гэхдээ үүнийг хийгээд
нэг өтний нүх бүхий хонголтой боллоо гэхэд энэ нь ганцхан чиглэлтэй юу эсвэл ирж очих боломжтой юу гэдэг нь бас тусдаа асуудал. Ер нь бол хаанаас нь ч харсан бай бараг биелэгдэшгүй даалгавартай бид нүүр тулсан байна. Интерстеллар мэтийн гайхалтай шинжлэх ухааны зөгнөлт кинон дээр амаа ангаалган алмайран үздэг энэ магадлууд бол ердөөл зөгнөл бүхий магадлууд төдий юм. Мөн та анзаарсан бол энэ удаад өтний нүхтэй холбоотой зөвхөн А зэгээс Б зэг рүү хэрхэн явах вэ гэдгийг нь буюу орон зайн дахь аяллаа хэсгийг нь л авч үзлээ. Үүний бас цаг хугацааны аялал хэсэг нь бий. Тэрийг харин дараагийн бичлэг дээр ярилцгаая. Товчхондоо өнөөдөр бидний ярьсан зүйлс бол ерөнхийдөө хараахан илрүүлж амжаагүй эсвэл олж нээгээгүй янз бүрийн таамаглалууд дээр суурилсан байлаа. Тийм болохоор өтний нүх байдаг юм уу? Эсвэл үүнийг хэрэглэх нь аюултай юу гэдгийг марахаас өмнө эхлээд ертөнцийнхөө ажиллах зарчмыг, ялангуяа геометрийг нь сайтар ойлгох хэрэгтэй. Гэхдээ ямар ч байсан эдгээр магадлалуудыг ярих эсвэл зүгээр төсөөлөх нь хүртэл сэтгэл догтлон байгаа биз? Ер нь бол иймэрхүү сэдвүүдийг ахаад зөндөө ярьцгаая. Харин үүний тулд хамт байгаарай.